намтар түүхийг товчхон танилцуулъя. Стивен Уильям Хокинг 1942 оны 1 сарын 8-нд Английн Оксфорд хотноо Фрэнк болон Изабель Хокинг хоёрын хүү болон мэндэлжээ. Эцэг эх хоёр нь хоёулаа Оксфордыг сургуульд сурчихсан боловсрол мэдлэг өндөртөө байсан гэдэг. Аав нь эмзүүч, ээж нь харин гүн ухаан улс төр эдийн засаг судлалаар сурчээ. Өөрөөр хэлбэл Хокинг Сэхэтийн гэр бүлд төрж өсчээ. Хокинг Лондонгийн Байрон дотор байртай сургуульд ирсэн. Сургууль нь маш хатуу чанга сургууль байсан. Гол нь сургуулийн энэ хатуу чанга арга барилаас болж Хокинг уншиж бичиж сураагүй. Бүр 8 нас хүртлээр уншиж чаддаггүй байсан төдийгүй тунч муухай бичихтэй чимээгүй хүүхэд байв. Мөн тэрээр багшийн заасныг ойлгосон боловч үүнийгээ илэрхийлж чаддаггүй байжээ. Сургуульд Эйнштейн гэдэг хочтой байсан ч Хокинг гоцгойд сурч шалиагүй. Сурах цаг хугацаанд хичээлээ хийхийн оронд математикийн онол уншаад суучдаг байж. Математикчонд ажлын байр олдохгүй гэж бодсон аав нь хүүдээ эмзүүч болохыг зөвлөж байсан ч хүүгээ өөрийнхөө төгссөн Оксфордод сураасай гэж чин сэтгэлээсээ хүсжээ. Оксфордод орсон оюутан байнга математикийн онол унших боломжгүй байсан болохоор Хокинг эндээ математикт арай дөхөөг нь бодож физик хим судалгаар шийджээ. Сургуулийн эрхлэгч Хокингийг 1 жил өнжиж байгаад шалгалт өгөхийг санал болгосон ч мань хүн зөрж 1959 оны 3 сард шалгалт өгөн Оксфордоос тэтгэлэг авч байжээ. Хүмүүс түүнийг төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсөн гэж боддог боловч тэрээр 20 нас хүртлээр эрүүл саруул тэр бүхэл сэлүүрт завны багт харьяалагддаг байв. Коллежид суралцаж хамгийн шилдэг оюутнаар нэрлэгдэж байсан төдийгүй хайр дурлалтайгаа учирч амьдралаас авч болох хамгийн сайхан бүхнийг хүртэж байжээ. Харин Джейн Уайлд 1944 оны 3 сарын 29-нд Жорж болон Байрл Уайлдын охин болон Сент Албанс хотод төрсөн. Хокингоос 2 насаар дүү, бүх насаараа зохиолч, багшаар ажилласан. Джейн Уайлд Христийн үнэн шүтлэгтэн гэж явдаг. Лондонгийн Westfield-ийн коллежид гадаад хэл судалж байхдаа Хокингтай танилцжээ. Джейн өөрийн гэсэн сонирхолтой гэр бүлийн хүмүүжүүлэлтээс гадна боловсрол мэдлэгт амталсан эмэгтэй байв. Британий дайны дараах он жилүүдэд өсөр торинсон Джейний хувьд тухайн үеийн эмэгтэйчүүдийн хүсдэг шиг гэрийн эзэгтэй болохыг хүсдэггүй байв. Карьер хөөж, ертөнцид өөрчлөлт хийх, уул мөрөө үлдээхийг юу юунаас их хүсдэг байж. Бага наснда маш сониуч, маш хэрсүүдээр альва зүйлийг сонирхохоор учрыг нь олж байж салдаг байсан зэрэг хожмоо эр нөхөртөөгөө хамтран амьдарч учрын суух үед нь харилцааныхан суур болсон гэдэг. Дженни аав сургуулийн эрхлэгч байсан болохоор бас л боловсролтой Сэхэтийн гэр бүлд өссөн гэж хэлж байна. Их сургуульд хэл судалж байсан гэж хэлсэн Франц, Испани хэлийг сонирхон судлахаас гадна Испани шүлэг, цаашлаад романтик хэл зүг түлхүү сонирхон судалдаг байжээ. Танилцсан төв. Хосууд 1963 онд зул сарын үдшилэг дээр найзуудынхаа хүрээлэл донд анх танилцжээ. Энэ үед Хокинг Кембрижийн их сургуульд докторийн ажлаа дөнгөж эхлүүлээд байсан сансар судлаач байсан бол Джейн эд Испани арилаа судалж байв. Хамгийн гол нь маш ичимхий, дөхөөд очивол буруу хараа зогсчихж магадгүй тэр бүрэг залуутай Джейн үг сольж үзэхдээ дотор нь ямар ч хүлээлт байгаагүй гэдэг. Тэгсэн Хокинг аав нэгээд яриа эхлэх үед Джейний дотор их тесрэлтийн онол гэдэг шиг их тесрэлт болж тэр сонин гоцгойд гүн гүнзгий оюун ухаантай залуугийн ярианд шимтээд болдог бол дотор нь орж үзмээр санагджээ. Үнэн дээр Хокинг бол тухайн үед Джейнээс эцэндээ ээрч муураад бараг юу ярьснаа ч санахгүй гэдэг. Гэхдээ л Джейний хувьд бүрэг чимхий тэр даруухан тэгсэн хэрнээ яаж чарсан маш ухаантай залуугийн яриа их таалагдсан. Ятаж байхад нөх эв хавгүй марцсан нөхөр байсан байгаа юм. Джейн хожмоо дурсахта оюун ухаанаас нь гадна нэг сонин юм ярьж марцганаад араас нь эв хавгүй инээж байгаад нь их татагдсан гэжээ. Харин Стивен урлагт зүрх сэтгэлээ бүрэн тавиад туучсан дуртай юмаа ярихаараа өөрөө мэдлгүй нүд нь асан гэрэлтэж нүүрэнд нь инээмсэглэл тодорч байгаа тэр бүсгүйгээс би холтгонд байтугай харцаад салгахыг хүсээгүй гэж хожим дурсжээ. Хилж ирдгүү өвчин. Ингээд зул сарын үдшилэг дээр танилцсанаасаа хосууд бүр зүү орохын зайгүй нөхрөлжээ.
эхлээд уулзаж буухаалдаг, мэтгэлцдэг, дуртай сэдвэрээ санал солилцож ярилцдаг байсан бол яваандаа бие биендээ татагдаад байгаагаа хүлээн зөвшөөрч үерхэж эхэлсэн байна. Тэгсэн чинь гай газар дороос гэж Стивен Хокинг 1963 онд буюу 21 наснда булчин сулрах өвчин тусч эмч нар түүнийг 2 жилээс хэтрэлгүй амиа алдах аюултайг сэрэмжлүүлж байжээ. Хамгийн харамсалтай нь уулзаад хэдхэн 7 хоногийн дараа энэ өвчний оншоо сонссон байна. Үеийнхээ залуу улсын адилаар хамтдаа болцож, цагийг өнгөрүүлж, жинхэнэ утгаар нь залуунасаа мэдэрч амжилгүй өвхөн гэдэг мэдээг дуулах хин хинд нь амар байгаагүй. Арай гэж намайг начиг болох хүн гараад ирлээ дээ гэж баярлаж байсан залуухан хосын хувьд тэнгэр зүгээр л хөмрөөд ирсэн гэдэг. Энэ үед Жэнэс одоо цагт хинээч төсөөлөхгүй эр зориг хурц шийдвэр гарчээ. Стивен шиг хүн амьдралд магадгүй ганц эсвэл бүр хизээч таарахгүй учраас хэдэн жил амьд явах нь хамаагүй би тэрнтэй хамтдаа байх болно гэдэг шийдвэр гаргаад бат зогсчихсан байна. Найзууд, гэр бүл, бүр багш нар нь цаашлаад Стивен өөрөө хүртэл болиулах гэж ятгаад Жэнийг үнэндээ хөдөлгөж чадаагүй. Стивенгүй амьдрснаас би өөрөө амьдраагүйн дээр эцэг нь хүртэл хамт байх болно гэд гидийжээ. Бүр үерхийнхээ оронд хамтдаа байж ураг зангидаж нэг гэрт орж амьдрахаар зориг шулуутсан байна. Ингээд хосууд хизээ мүдгүй өхөн гэдгээ мэдсээр байж 1963 онд сүү тавьжээ. Стивний бич нүдэн дээр нь муудаж биенийх нь мөчөөд эрүүл саруул хөдөлгөөнөө алдаж эхэлсэн. Бүгдийг уйлуулсан хорим. Тэд 1964 оны 7 сарын 14-ний өдөр өсөр төрсөн Сент Албанс хоттой гэрэлжээ. Хорим нь үнэхээр сэтгэл хөдлөлөөр дүүрэн хорим болсон гэдэг юм билээ. Өмнө нь ирээд байгаа асуудал хүнд хэцүү, саад бэрхшээлийг үл тоогоод даваад гарна гэж гэрлэж байгаа залуу хосоор найз нөхөд гэр бүл нь байтугай хот даяараа бахархаж сүмээс гарч ирэхдээ баярын нулимстай угтжээ. Гэрлэлтийн эхний он жилүүдэд Жэйн мэрэгжлийн зэрэгээ заавал хамгаална гэсээр Лондонд амьдарч сургуулаа төгссөн бол Хокинг хэрэглээний математик, онлын физикийн тэнхимд багшилж байлаа. Хосууд 3 хүүхэдтэй болсон том хүн 1967 онд төрсөн бол охин нь 1970 онд, удаах хүн 1979 онд төржээ. Намтар дээр нь бичснээр Хокинг хөтөлгөөний чадвараа алдах тусам гэр бүлийнх нь ачаа эхнэрийнх нь нуруунд дээр ирж Хокингд физикийн тухай амар тайван бодох боломж олгосон байсан гэж. Яваандаа Хокинг хөтөлгөөнөө бүрэн алдаж эхнэрээсээ бүрэн хараат болжээ. Дуу хоолойгоо алдсан ч компьютерийн тусламжтай бусадтай харьцаж цаг хугацааны товч түүх номоо бичсэн байдаг. Хокингийн хамгийн том ололт амжилтуудын нэг нь 1980 онд баталсан сансар огторгүй хязгааргүй удан болох тухай онол юм. 1983 онд гар гэрхсийн хэлбэрийг ойлгохыг оруулж байсан Хокинг Хартлинаар квантын механикийн ойлголт болон Эйнштейний харьцангуй ерөнхий онолыг ашиглан сансар огторгүй хязгаар үгүй болохыг баталжээ. Харин Жэйн Уайлд нөхрөө хураалахаас эхлээд орд ирэнд нь оруулах, хооллох, ундлах, хувцлах, ус засанд оруулах гэх мэт бүх ажлыг мэрэгжлийн сувилагчид хийхин хажуугаар 3 хүүхдээ өсгөж докторийн зэрэгт горлж байв. Тэрээр 1981 онд эртний Испани найруулга сэдвээр докторийн зэрэгээ хамгаалжээ. Хокинг 1965 оноос тэрэгэнцэр дээр сууж 1970-ад оноос гарын хөдөлгөөнөө алдаж 1980-ад оноос ярих чадамжаа бүрэн алдсан байна. Амьдралын шалгуур 1977 онд Жэйн сүмийн хоор дуун дээр аргон хөгжимчин Джонатан Хеллер Джонас гэдэг залуутай танилцжээ. Залуудаач сэтгэл алдсан байна. Хокинг энэ тухай мэджээ. Эхнэрээ хүссэн шийдвэрээ гаргаад явахыг зөвлөсөн ч Жэйн бас л дахин нэг удаа хатуу шийдвэр гаргаж хичнээн татагдж байсан ч нөхрөө орхилгүй энэ залуутайгаа олон 10 жил платоник харилцаагаа хадгалжээ. Тэдний амьдралын хамгийн хэцүү шалгуур нь шашны үзэл суртал байв. Хокинг бурхангүй үзэлтэн буюу шашингүй хүн. Харин Жэйн маш үнэнч христийн шашинтан байв. Бидэнд муудах шаардлага гарч байгаагүй. Гэхдээ бид шашны тухай ам нээхээс үргэлж халгадаг байсан гэж тэрээр хожmoo дурссан байдаг. Жэйн нөхрөөсөө огт татгалзаагүй, бүр хизээж түүртэж байгаагүй гэдэг. Нөхөр нь ярих чадамж, биеийн хөдөлгөөнөө алдсан ч тэд өргөжлүүлэн хамтран амьдарсаар 1995 онд тус тусдаа өөр хүмүүс сэтгэл алдарснаар 30 жил үргэлжилсэн хамтын амьдралдаа цэг тавихаар шийджээ.
Мэдээж энэ тухайга бас л ярилцаж шийдсэн. Хин хэнийхээ амар амгалан ад жаргалыг бодоод салах шийдвэрээ гаргажээ. Хамгийн гол нь эхнэр нь 30 жил амьдралаа зориулсан байхад Хокинг өөрөө сувлагчдад дурлсан болохоор салах хүсэлтэй байна гэд салах шийдвэрээ төрүүлэн дуулгаж байжээ. 1995 онд тэд сайлж Хокинг сувлагч Элайн Мэйсон гэдэг эмэгтэйтэй гэрлэж Джейн Джонатан Джонас гэдэг залуутай 1997 онд гэрэлжээ. Гэвч 2006 онд Хокинг сувлагч бүсгүйгээсээ салж анхны эхнэртэйгээ илүү ойр байхыг хичээх болж тэдний харилцаа дахин сэргсэн байдаг. Тэд Хокингийг 2018 онд 76 наснда таалал төгсөх хүртэл ойр дотн харилцаагаа хэвээр нь хадгалж байсан гэдэг. 2014 онд тэдний амьдралаа сэдвэлсэн Бүгдийн онол кино хийгдсэн байдаг. Уг бүтээл Оскарын шагнал авсан юм.